Таны хажууд сууж байгаа хүн Бурхны танд өгсөн бэлэг өрсөлдөгч биш шүү дээ. Самуэль сургууль дээр өрсөлдөд байгаа биш шүү дээ, тэ? Энэ арай өрсөлдөөн биш үстэй арай. За, өрсөлдөөн гэж бодож байгаа бол дуусаад сайн оноо аваад болоо. Өрсөлдөөн гэж бодож байгаа бол муу оноо аваад хямраад тэгэл болоо. Биш ээ. Дасгалжуулагдж байгаа. Сургагдж байгаа. Бурханд нэг өнөөр талархдаг нэг зүйл байгаа. Нэг залуу ингэж ярьж байсан. Дөнгөж оюутан болоод ингээд номын санд илүү хаан сууж ялаа. За тэгэл нэг залуу ирээл хоёр залуу илүү гурван залуу ирээл хажууд нь ингээд яаж байгаа. За сайн байна уу та нэг юм асуухгүйсэн ингээд тэгэл дундуур нь Израиль яриад явсан гинэ. Израилийг мэдгүй мэднэ би мэдэн штэ. Та яаж мэддээ? Ингээд дэлхийн хамгийн ийм гэх нэг семинар дээр сонсноо хэлсэн. Та ямар сайн мэддгийг та яаж мэддгийг би сүмд явдаг. Ямар сүм гэсэн чи цааталт нь коронагийн үеэр багийг ахалж исэн ахлагч нь зогсож исэн гинэ. Нөгөө хэлж байгаа хүнд нь юу гэхээр хамт сайн мэдээ тарааж байгаа. Гэтэл яг тэрийг сонсоод Бурханд үнэхээр талархсан. За энэ оюутнуудын төлөө бол санаа зовх шаардлагагүй юм байна да. Ингэж хичээж байгаа юм байна. Хардаа ганцаараа явах, хоёулаа явах, 3 4 5улаа явах ямар том ялгаатай вэ? Энэ ахан дүүс нар Бурхны өгж байгаа бэлэг. Бурхны өгж байгаа. За Үйлс ном. За анх чуулган бий болж байгаа үйл явдал гарч байна. Үйлс ном. Ахан дүүс нар хамтдаа цугласан. Хамтдаа золиослсон. Үг залбиралд бүхий л хүчээ дайчилсан. Талгаа айлуудад хувааж хийх ёстой бүх зүйлээ хийсэн. Нэг байгааг нь хараад Бурхан аврагдагчдын тоог тэднэр дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа. Хамтдаа ингэж байгаа. Тэр ганцаараа цуглаад гээгүй штэ. Ахан дүүсэр хамтдаа яг адилхан аврагдсан ахан дүүсэр хамтдаа цугласан. Тэр үед Бурхан аврагдагчдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа. Хамтдаа Үйлс ном руу оръё. Үйлс 9-р бүлгийн 28 29-ийг эхлээд уншъя. Энд чи за Петр сайн мэдээ тарааж байгаа үйл явдал гарч байгаа. За тэгсэн чи энэ чи ардаа 32 дээр нь луудаад амьдрагч ариун хүмүүстээр хурч ирэв гэж байгаа. За Петр бол анх удаага очиж байгаа юм. Анх удаага сайн мэдээ тараахад очиж байгаа юм. За тэгсэн чи энэ чи ариун хүмүүс айл хэдийн Бурхныг мэддэг хүмүүс байж байгаа юм. Гэхдээ тэгсэн чи энэ хүмүүс яаж тэгвэл Бурхныг мэдчих вэ? Энэ чи Петр хаяагүй хэрэн явсан гэж байгаа үстэй те. Зүгээр гудамж мэдэрлээ яваад байгаа биш байхгүй юу? Сайн мэдээ тараах гал ингээд явж байна. Гэтэл хэдийнэ Бурхныг мэдж байгаа хүмүүстэй уулзаж байгаа. Энэ хүмүүс яаж мэдвэ? Энэ хүмүүс яаж Бурхныг мэдчих вэ? За 8:40-ыг нь хамт уншъя. За бидний сайн мэддэг агуулга байна. 8:40-ыг нь хамт уншъя. Тэгээд за 8:40-ыг нь хамт уншъя. За энэ Филипп Азотод ирснээ мэдв. Тэгээд Кайсарт хүртэл юу вэ? За ингэж байгаа. За энэ баггүй юу? За энэ үедээ айл хэдийн Филипп сайн мэдээ тараагаа явчихсан. Тийм байгаа үстэй. За тэр газраар нь одоо Петр явж байгаа. Тэр газраар нь цоош нь газраар биш. Тэр газраар нь явж байгаа юм. Урдчлаад бэлдчихсэн. Энэ удаа юу Самуэль сургууль их цэгцтэй гоё болж гинөө. Ихнэг өмнөхөөсөө за 2 дахь Самуэль сургууль ямар байсан бол 3 дахь нь ямар байсан бол инээж байгааг бодоход ямар байсан гэсэн үг юм. Ялгаагүй штэ л байна уу? Хараа өөр болчихсон. Яаж байгаа гэхээр бэлдсэн ахан дүүснэр хангалттай байгаа. Хөдөлмөрлсөн ахан дүүснэр хангалттай байгаа. Энд чи яг уу энэ Улаанбаатарт байгаа чуулганы за магадгүй залуучууд за орнууд магадгүй штэ. Орнуудаас ирж байгаа чуулгануудад жоохон те та бус санагддаг байж магадгүй. Гэхдээ ямар их хөдөлмөрлсөн гэж саннаа. Ямар их бэлдсэн гэж саннаа. Ямар их. За айл хэдийн оюутнуудын хэсэгт орж ирээд нөхөрлөж байгаа бах те. Манай оюутнууд хэдийнэ бэлэн болчихсон. Тэгвэл энийг анх хэн ингэж те залбираад бэлдээ золиослчихсан бэ? Одоо бид нэр хоролцож байгаа. Надад таалагдахгүйгээс үл хамааран Бурхан тэр хүмүүсийг хэрэглээд айл хэдийн сайн мэдээний ажлыг бэлдчихсэн. Тэгвэл надад хардаа талархлаас өөр яг юу байх юм бэ? Одоо
энэ замаар явахдаа энэ Петр энэ замаар явахдаа одоо хэдийнэ тэр Бурхныг мэдсэн хүмүүст Бурхныг илүү их ярихаас өөр юу үлдсэн бэ? Магадгүй ардаа дутуу ярьжээ. Ингэж бодно гэдэг чинь зүв биш. Энэ одоо ямар ингэсэн болоо? Ингэж ярина гэдэг чинь тэрийг яагаад ингэчихгүй юм болоо? Юу вэ? Яаж ингэж ярих вэ? Ингэдэг сайн мэдээ тараагч нар заримдаа ингэж солигддог штэ. Солигддог те. За энийг их ухаарж байгаа. Сайн мэдээ тараагч нар маань ингэж солигдоод ингэж явхад яг уу зарим чуулган маань ингээл тэ болж байгаа, зарим нь ингээл үнэхээр хэцүү байгаа. За зарим нь жоохон өөрчлөх хэрэгтэй. Ямар мундаг юм бэ гэх зүйлс олон байгаа. За гэхдээ яадаг ч байсан ямар их хөдөлмөрлөө вэ? Энэ л харагддаг. Ямар их хөдөлмөрлөө вэ? Дүүлардаа энд үйлчилж байгаа залуучууд та бүхэнд үйлчилж байгаа залуучууд ямар их хөдөлмөрлж байгаа бол за миний яг уу сэтгэлд минь таалагдахгүй байгаа тэр залуучууд тэр хэсэг дор бүрнээ ямар их хөдөлмөрлж байгаа болоо. За та бүхэн гин нүгэлтэд тэмцэж байгаа үсттэй тэ нөхрөлдөө ирэх гэж боо юм болж байгаа үсттэй. Итгэлээс ахих гэж бүрст зөндөө юм болж байгаа үсттэй. Сайн мэдээ тараагаад нэг хүн авчрах гэж өстой зөндөө юм болж байгаа үсттэй. Тэгвэл тэр залуучууд ч гэсэн тэр хэсэг ч гэсэн яг тэгээд зовж зүдэрч золиосолж залбирж сайн мэдээ тарааж байгаа. Өрсөлдөгч биш. Миний дургүй хүн биш. Надад таалагддаггүй хүн биш. Бурхны өгсөн хамтран зүтгэгч. Бурхны өгсөн хамтран зүтгэгч. Энд Петр. За Петр штэ. Уул нь Петр. Гэхдээ хаяагүй хэрэн хэсэж яваад хэдийнэ Филиппи явсан замаар туулаад явж байгаа. Арта уул мөрийг нь хараа явж байгаа. Хойш нь дөргүүлээд 11-р бүлгийг гаргаад нэг үг харъя. 11-ийн 25 26. За бидний сайн мэддэг агуулга байна. 25 26-д. За хамт уншаа. Тэгээд тэр Саулыг олохоор Тарс руу явжээ. Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулan ирэв. Ийхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаага Христэд итгэгч гэж нэрлэв гэсэн байна. За энэ за ямар үйл явдал гарч байгаа вэ гэхээр за Барнаб Ерусалимаас Антиох руу илгээгдсэн. За Антиох руу илгээгээд буцаад за Антиохоос Ерусалим руу буцах гэж байгаад болоод Тарс руу явсан. За тэнцэнэ Саулыг олж уулзаад буцаад Антиохт очиод бүтэн жил одоо нөхөрлсөн гэж байгаа үстэй те. Бүтэн жил суралцж нөхөрлөж тэгээд анх удаага тэнцээ итгэгчдийг Христэд итгэгч нар гэж дуудаж байгаа. Дагалдагч нарыг. За Барнаб энчээ би ганцаараа бол чадахгүй гэдгийг мэдэж байгаа юм. Тэгээд Саулыг олж уулзахаар очиж байна. За гэтэл Саулаас бусад дагалдагч нар жоохон имээх маягтай байж байгаа байхгүй юу? Дамаск руу явж байхдаа аврагдсан. Чиний хавчаад байгаа Есүс би байна. Намайг илгээх газар бүрт явах миний сав байх болно. Дагалдагч нар дээр очисон чинь нөгөө төл нь имээгээд байгаа. Энд ч одоо Тарс руу Дамаск руу тэ ингээд итгэгч нарыг барьж хорхоор явж исэн юу болчих вэ? Итгэхгүй байгаа юм. Гэтэл энэ ч Барнаб олж уулзаад хамтдаа суралцж байгаа. Тэгвэл энэ нэг жил дараа нь үргэлжлэх сайн мэдээний ажилдаа харьцуулах аргагүй. Дараад нь ямар үр дүн гардаг вүлээ? Ямар вэ? Хардаа би итгэхгүй хол суугаад байвал яах вэ? Би сэтгэлээ нээхгүй хол суугаад байвал яах вэ? 2-р Коринт 1-р Коринт номон дээр Паулыг үгүйсгэж байгаа. Паулын элчийн эрхт нь эргэлзэж байгаа. Тэр ахан дүүснэрт хандаж Паул хэлж байна. Би нээлттэй байна. Би та нарын төлөө байна. Би нээлттэй байдаг шиг та нар нээлттэй бай. Нөгөөдөл нь Паул хол байхлаараа ийм, ойр байхлаараа ийм, эрнэр нэгээл ярьдаг гэрнээ ирдэггүй гэдэлтэй таг Саулын зүг рүү сэтгэлээ хаалчихсан. Паул хэлж байна. Бид нээлттэй, боломж олдохгүй байна. Боломж олдмогц би та нар дээр ирнэ. Өмнө нь хамт байсныг санаарай. Юуны төлөө вэ? Сайн мэдээний төлөө, та нарын төлөө. Та нарын төлөө. Юу вэ? Хамтран зүтгэгч. Барнабын хувьд Паул бэлэг байхгүй юу? Ганцаараа хийх, хамтдаа хийх. Фараоны өмнө Египтээс Мосе зүхтаад гараа явдаг. Ганцаараа би чадахгүй. Гэтэл дараа нь ямар том зүрхтэй, ямар бүх зүрхтэйгээрээ Фараоны өмнө зогсож идэг вэ лөө? Бурхан илгээсэн. Мэдээж бурхан Израилийг чөлөөлөхийн тулд Египтээс гаргахын тулд илгээсэн.
Гэхдээ Мойсетэй хамт хэн байсан бilé? Тийштэй хамтран зүтгэгч. Яг адилхан бодолтой. Яг адилхан Бурхны харуулсан зүйлийг харчихсан. Нэг нэгэндээ тэ яагаад энд байгаагаа ярьтал яг таарж байгаа юм. Нэг сэтгэлдээ хамтран зүтгэгч. Яг гоо та өөр хоолойтой, өөр тэр чуулган дээр итгэлээр амьдарч гин. Тэ өөр хувцлалтай, өөр царайтай, өөр үсний засалттай, өөр байж болно. Гэхдээ зорилго нь юу вэ? Зөвхөн сайн мэдээ. Зөвхөн сайн мэдээ. Яг адилхан хамтран зүтгэгч. Энэ нь шүү дээ. Хайд хүнд олддог бэлэг байна. Хайд хүнд олддог бэлэг байна. Нэг одоо бурханд эрхмээр хэрэглэгдэж байгаа нэг ах ингэж ярьж байсан. Нэг залуутай хамтдаа тэгтээ яг шүн байсан гэлээ л дээ. Гинлээ. Орон нутгийнхаа төв талбай дээр бүр Есүст итгээрэй гэж нэг орилж үтсэн гинэ. Өдөр биш шөнөлдөө тэгээ нөгөө салхилж явж байгаад юу гэхээр хамтдаа байсан болохоор тэгэхэд л орилсон. Итгээрэй гэж нэг орилсон. Харин өдөр нь яасан бол урилга тараагаад хамтдаа явсан. Тэр ихч рүү, тэр ах руу, тэрэн лүү. Гэтэл харж байгаа тэр шин залуучууд яг адилхан сураа явж байгаа. Нөхөрлөлийг, золиослдгийг нь, сайн мэдээ тараадгийг нь, өргөдгийг нь, хурдхан шиг нэгддгийг нь бид нар хараа өөр чуулган гэл ичээдэлтэй тэгэл ичээдэл зовоод л ойртож чадахгүй. Энэ юуних гэлээ махуудих байхгүй юу? Бурхан юу хүсэж байгаа вэ? Нэг байдлыг, сүнсний нэгдлийг хадгалахыг хичээ. Ингэж байгаа. Нэг баг байгаа те. Нэг багт одоо нэг багт нөхөрлөж байгаа. Өрсөлдөгч нар биш штэ. Хамтран зүтгэгч. За өнөөдөр яг оноо их байх баг байж болох ч гэсэн одоо авж байгаа оноо миний цаашдын итгэлийг амьдралыг те цаашдын сайн мэдээний төлөөх амьдралыг шийдэхгүй штэ. Ерөөсөө шийдэхгүй. Шийднэ гэж бодоод байгаа юм биш үсттэй. Үгүй штэ. Магадгүй хамгийн өндөр оноог авчаад нэгт сайн мэдээ тараахгүй бол өндөр оноо аваад л болоо. Гэтэл арай гэж тэнцвүүгүй юу те. За яг нэг урмыг бодоод тэнцүүлчлээ. Тийм юм байхгүй баг л да. Би тэгвэл төсөөлөө хэлчихэж байгаа шүү. Тэнцүүлчихлээ. Магадгүй тэр хүн яг л тэр бэлдсэн зохиомжоо хэрэглээд явах бах. Тэрүүгээр нь хүмүүсийн сүнс бурхан руу эргэх бах. Гэхдээ тэр зохиомжоо яаж ирсэн бол сүнсийг нь өрөвдөж, сүнсийг нь хайрлаж, залбирч бурханд даатгаж, хичнээн эвгүй амар байгаж зоригтойгоор хэлж гин. Нах зэгчтэй зохиож, нах зэгчтэй зориулсан зохиомж заавал хэлээрэ. Аав ээжтэй зориулсан зохиомж заавал хэлээрэ. Амархан биш ээ. Хэцүү залбирж яагаад бурхан сэтгэлийг харна. Оноо энд байгаа оноо үр дүн ерөөсөө биш шүү. Цаашдаа яах вэ? Та бүхний төлөө хэн залбирах вэ? Та бүхний төлөө хэн залбирах вэ? Үгүй тийм хэцүү асуулт биш ээ. Хамтран зүтгэгч ахын дүүс нар. Та бүхэн ингэж үзсэн үү? Энэ чуулган тэр чуулган дээр очиод залбирлынхаа хариултыг авч үзсэн үү? Ээжтэй сайн мэдээ тарааж байгаа гэдгийг сонсоод залбирж исэн чинь хамтдаа чуулган дээр ирж байгаа. Найздаа сайн мэдээ тарааж байгаа гэсэн чинь хамтдаа ирж байгаа. Гэхдээ энэ хүн семинарт сууж шинэ хүн гэхлээр залбирж исэн чинь аврагдчих. Яаж гинэ гэсэн чинь бусад залуучууд халамжилсан. Бусад ахын дүүслэр халамжилсан. Хамтран зүтгэгчд. Барнаб Паулыг олсон. Хамтдаа нөхөрлсөн. Хамтдаа сайн мэдээний төлөө. Тэр сайн мэдээ нь одоо ч үргэлжилсээр байна. Энэ хамтран зүтгэгчийг хайж олох хэрэгтэй. Хамтран зүтгэж гэсэн чинь яг адилхан сонирхолтой хүнээ хүнтэйгээ хамт байх гэдэг. Энтэй яргаар ойлголцдог, тэрнтэй яргаар ойлголцдог. Чуулганыхан тагаал ойлголцсон, тэр чуулгантай ойлголцохгүй. За яг амнаас нөгөө нэг нэр гарч ирэх гэж шин. Тэр чуулгантай ойлголцохгүй. Энэ чуулганаараа болно. Энэ багаараа л болно. Тэрнтэй ойлголцохгүй. Энэ юу вэ? Энэ яг юу вэ? Махвд. Паул Ахитофел Давидтай холбоотой Махвдын бодлоо харчихсан, бодчихсон. Уул нь хамт байх ёстой байлаа. Уул нь хажууд нь байх ёстой байлаа. Даанч явчихсан.
махбодтой хөтлөгдөд. Махбодын бодолтой хөтлөгдөд. Хардаа гим хийж байгааг харах юм бол үзэн яд гэсэн үг байхгүй шүү дээ. Итгэлээр сул игнэ хүлээж ав. Бодол санааныхын эсрэг зарга бүхий. Хүлээж ав. Очиж уулз гэж байгаа үсттэй. Хардаа тэр хүн чиний хувьд харь хүн гэдэг чинь хай гэсэн үг биш шүү дээ. Гимших боломж. Энэ чинь хайр байхгүй юу? Энэ үзэн ядалт нь энэ дургуутсал нь миний махбодоос гарч байгаа. Филиппой 2 дугаар бүлгийг гаргаад нэг үг харъя. Филиппой 2 дугаар бүлэг. Филиппой 2 дугаар бүлэг. 2 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлийг. За энэ ч Бурхны 3 чухал хүсэл гарч байгаа. За тэр дундаа 14-ийг нь уншъя. Бүхнийг гомдол маргаан үгийгээр хийцгээ. Махбодтой хөтлөгдөд эхлэх юм бол гомдол маргаан гардаг. Махбодыг дагаад эхлэвэл гомдол маргаан гардаг. Цөлд боолчлыг мартаад махбодоо бодоод эхлэхээр өлсөд ядраад эхлэхээр юу болсон бэ? Таарахгүй болоод эхлэхээр юу болсон бэ? Гомдол цөхрөл болоод эхэлж байгаа юм. Тэгвэл ягаад үл ойлголцол ягаад буруу төр төрхтэйгээр буруу нүдээр хараад байгаа вэ? Махбодоор хараад байгаа юм. Таалагдахгүйгээр хараад байгаа юм. Ийм ба штэ. Хитрхи чанга дуута. За зүгээр жишээ шүү. Хитрхи чанга дуута гинэ. Тэгсэн чи тэр хүн илүү сайн мэдээ тараадаг байж болно штэ. Тийм бидтэй. Гэтэл хитрхи чимээгүй гинэ. Гэтэл бусдад үнэхээр зөв төрхөөр харагддаг бас байж болно штэ. Юу гэхээр өөр бурханд хэрэглэгдэж байна. Ингэж байгаа 9 алдаатай хүн байна. 9 алдаатай. За та бүхний дунд 9 алдаатай хүн байгаа юу? Надтай адилхан. За 10 гэвэл 9 алдаатай. Олигтой юм байхгүй. Харин бурхан юуг нь хэрэглэж байгаа вэ? Тэр болж байгаа тэр ганцхныг хэрэглэж байгаа учраас л тэр хүн байж байгаа. Энэ үйлчлэлийг хийгээд бурхан хэрэглэж байгаа. Давидыг ч ялгаагүй. Ингэж гэм хийсэн ч хэрвээ бурханд даатгаад оргичихсан байсан бол хангалттай Давидыг бурхан сахилгажуулаад, дасгалжуулаад өөрчлөөд босгоод авид ирж байгаа юм. Авчирна штэ гарцаагүй бурханы тосолсон хүн учраас. Гэтэл махбодоор хараад тэр алдааг нь хараад махбодтой хөтлөгдөд дургуцаад байх ёстой газараа биш эсрэгээр нутагтаа очиод байж байгаа юм. Нутаг нь ямар газар вүлээ? Махбодын хувьд сайхан газар. Махбодын хувьд амар газар. Тэгн тэнд байснаас ингэ байжээ. Тэгн тэгж үйлчилснээс энчнэ байжээ. Хамаагүй амар байна. Бурхан биднэрт яг тэрийг заадаг болов хин хэцүү газар руу явах вэ? Ингэж яасан? Үнэхээр сэтгэлийг маань хөдлөсөн нэг үг байгаа. Үг дамжуулж исэн пастор ширээгээ тогшингоо, ширээгээ бүр цохингоо. Орон нутагт байгаа тэр төөрөлцсөн сүнснүүдэд хэн сайн мэдээ тараах юм? Хилийгэд нэвтрэлцэж чадахгүй байна. Ойлгуулж чадахгүй байна. Хэн тийшээ явах вэ? Хэн тэнд сайн мэдээ тараах вэ? Хэн таны аавд сайн мэдээ тараах вэ? Хэн таны ээжид, таны гэр бүлд сайн мэдээ тараах вэ? Бурхан тэр нэг өдөр Исаягаас асуусан. Исая би энд байна, намайг явуулаач. Ямар газар вэ? Бурхан сайхан газрыг асууж байгаа болов? Бурхан гоё газрыг асууж байгаа болов? Тэр хэцүү газар руу хэн миний төлөө явах вэ гэсэн асуултанд би энд байна. Намайг илгээ гэж. Үг болгон дээр та бүхний сонсож байгаа үг болгон дээр бурхан асуудаг. Хэн ариун амьдрах вэ сайн мэдээний төлөө? Хэн сайн мэдээний төлөө хэцүү газар руу явах вэ? Тавгүй, тухгүй байдлыг давж гараад тийшгээ сайн мэдээний төлөө хэн явах вэ? Би амар жимэр байхыг хүсэх юм бол би махбодоо бодох юм бол хамгийн амар тайван ойлголцдог газараа. Тэгвэл хамгийн хэцүү газар лөө. Хамгийн хэцүү газар лөө. За орон нутгаас ирсэн оюутнууд байгаа штэ. Байгаа тий? За сургуулийнхаа амралтаар нутагтаа очисон. За танаа нутгийн чуулган энтэй адилхан болов? Энд нөхөрлж байгаа чуулгантай адилхан болов? Хацуулагдахгүй штэ тий? Ахан дүүс нарын тоо, тэр мэдрэгдэж байгаа хайр, магадгүй хоолны амт ч юм уу тий? Нөхөрлөн хүртэлтэй яа ингэж юм ярьдаг нэрэн дотроо тий
Гэхдээ яагаад тийшээ явж байгаа вэ? Гэтэл тэнцээ тэр ахын дүүс нар итгэлээр амьдарч байгаа штэ. Сайн мэдээний төлөө. Энэ удаа оны ихэнд бүх чуулганууд маань семинар хийсэн. Ямар сайхан болсон гэж үр дүн ингээд харагдаж байгаа юм. Гэхдээ тэр семинар зүгээр болоогүй. Ахан дүүсэр маань уйлж байгаа юм, залбирч байгаа юм. Энэ газар ийм гоё газар хинч сайн мэдээгээр эзний төлөө сайхан амьдарч чадна. Хэцүү газар руу хий явах вэ? Паул хамгийн хэцүү рүү явж байгаа юм. Урах зариун байна, харин ажилчид цөөхөн байна. Тэгвэл энэ ч буцаад 2-р Самуэль ном руу оръё. 2-р Самуэль 15-ыг дахиад уншъя. 2-р Самуэль 15-ын 12-ыг хамт уншъя. 2-р Самуэль 15-ын 12. За хамт уншъя. Абсалом дахил явуулж Давидын зөвлөх Гилеогийн Ахитофелийг өөрийнх нь хот Гилеогоос дуудуулж авчирв. Ахита нэгдсэн хүмүүс нэмэгцээр байсан тул хувилдаанч хүчтэй байв. За Ахитофел яагаад буруу замыг сонгов? Яагаад буруу газрыг сонгов? За бас нэг шалтгаан байна. За богинохон цаг үлдсэн учраас товчхон хэлээ. Буруу газраа байсан. Буруу газраа. Буруу хүнтэйгээ ойр байсан. Буруу хүнтэйгээ. Эзний чуулган, бурхны чуулган, эзний чуулган цусаараа худалдаж авсан чуулган. Аврагдсан хүн орох боломжтой тэр чуулган. Эзний чуулган. Чуулгантай ойр байвал, эзэнтэй ойр байвал эзний хүслийг мэднэ, эзний хүслийн дагуу амьдрна. Гэтэл би ертөнцтэй ойрхон байгаад байвал яах вэ? Энэ ардаа олон залуучууд маань жихэвдэл зүгээ явдаг. Үг сонсдог болов, магтан дуу сонсдог болов, эсвэл за залуучууд маань орой хідэн цагт ч амардаг байж магадгүй. Бусад үеэр орой юу хийж оройтож амардаг болоо. Мэдээж хичээлээ хийн, мэдээж гэрээ ажиллах хийн. Эсвэл юу хийдэг болоо. Үгээ уншсаар байдаг болов, үгээ сонссоор байдаг болов. Ардаа хинтээ ойр байгаа вэ? Хинтээ ойрхон байгаа вэ? Түүнээс хамааран тэр хүнээ ирээдүй өөрчлөгдөн. Итгэлийн амьдрал шийдэгддэг. Үйлс биш ээ, сургаалт төгс 7 дугаар бүлэг дээр нэгэн гинэн томоогүйчдийн дундах ухар мөчид залуугийн талаар гарч байгаа. Тэр садар ямар эмхтэй гэдгийг мэдж байгаа. Нөхөр нь явцсан, тэргэл сар гарах үеэр дэр нь юм байгаа гэтэл замыг нь хүндлэн гулд гараад яваад очиж байгаа юм. Эцэстээ юу болдог вүлээ? Сумны зөв илгээг нь нэвт зүлбөх хүртэл өрхөнд орох жигүүртэн өрх рүү яарах тэр хандгаа мэд жигүүртэн хичнээн чөлөөтэй байгч өрхөнд орчвол яах вэ? Хандгаа хичнээн хангаантай хүчрэх тэр амтэн боловч занганд орчвол яах вэ? Хавханд орчвол яах вэ? Хүн хичнээн хүчтэй ч гэсэн тэр илгээ нэвт зүлбүүлчвэл яах вэ? Найдвар байхгүй. Юу вэ? Байх ёстой газараа биш, өөр газар руу. Босод үл би тэгвэл хаана байх вэ? Одоо ардаа энд хамтдаа байхдаа гоё байгаа үсттэй. Тэгээ ядарч байгаа ч хамтдаа ядраад. Тэгээ бэлдэж байгаа ч хамтдаа бэлдээд. Гэхдээ босод үед гэртээ байхдаа яг ямар вэ? Ойрхон байх ёсгүй хүнтэйгээ, ойрхон байх ёсгүй зүйлтэйгээ. За тэгээд Ахитофелийн гаргасан дараагийн алдаа хичнээн хааны зөвлөх хэрнээ байр суурь орхио явчихсан. Хааны зөвлөх Маходын хүслээсээ болоод Маходын асуудлаасаа болоод орхио явчихсан. Хааныг орхио явчихсан. Эцэстээ юу болж байгаа вэ? Өөрийнхөө амийг игүүтгэхэд хүргэж байгаа. Өөрийгөө дүүжлэхэд. Бид нар эзнийг хүлээж байна. Бид нар амьдарч байгаа төгсгөлийн үе. Эзэн удахгүй ирэх гэж байна. Тэгвэл би яг хаана байх вэ? Яг л таныг эзэн бай гэж байгаа тэр газар. Эзний бай гэж байгаа газар ямар газар гэдгийг мэдэх үү? Таныг зов гэж байгаа. Мэдээж зовлон байна. Жаргалтай бай. Мэдээж амар тайван байна. Эзний бай гэж байгаа газар ямар газар вэ? Энэ Ахитофел
Бай гэдэг газар нь хаандаа хэрэглэгдэх газар. Намайг бай гэж байгаа газар би дуулууртай байна. Хэцүү ч гэсэн. Эзэн хэрэглэх газар.